Монгол улсынхаа энэ уудуу сайхан мөрдөрт Монгол улсынхаа өнцөг болон бүрийг эзэнтэй байлгах тусгаар тогтнолоо хичээл энэ том бодлогын гол санаа бол эрүүл боловсрол энэ өнцөг болон бүрт бүрсэн байх юм бол манай энэ төрийн үндэсний аюулгүй байдлын гол бодлого юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэнийг ч орхитуулахгүй хүрдэг байх бодлогыг алдахгүй хүргэхийн зорилго бол бидний өнцөг бол зорилгоо гэж харагдана. Монгол улсын эрүүл мэндийн эхлэл сумын эрүүл мэндийн төвс хийж байгаа. Сумын эмчээс эхэлж байгаа. Та бүхэн дамжиж сумын иргэдийн амьдралын баталгаа хангалтж байна. Сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хөрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол манай эрүүл мэндийн санхүүгийн хамгийн гол үндсэн суурь. Энэ нахад шатны тусламж үйлчилгээг илүү сайн хөгжүүлж бид одоо энэ боочноор одоо ICU холбоо шатлал дээр ачааллыг оруулах. Дээрээс нь одоо алгаа шатлал буюу алгаа шатлалын юмнууд дээр энэ очирлараа бууруулах хамгийн том гол одоо үүсгэгч нь та бүхэн. Бид эрүүл мэндийн даатгалаас олгож байгаа санхүүжилтээ нэг иргэний санхүүжилтийг анхан шаттай бодиттой нэмэгдүүлж чадах юм бол өнөөдөр энэ үүсэж байгаа энэ ачаалал хүлээгдэл анхан шатны тусламж үйлчилгээг аваад тэгээд эмгэгүүдээр их ачаалал болгож болж байгаа гэдэг том тохиолдол сая томоогийн тест тийм ээ. Тийм учраас 26 хонд бол ерөөсөө энэ анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, тэгснээр шаардлагагүй зөвлөгөө авахар амтдорын нэмэгдлийг шаардлагагүй хэвтэлтийг бууруулах их чухал зүйл болно. Та бүгдийн цалин 26 хонд 75% хүргэнэ. 75%. 2027 оныг эрүүл мэндийг дэмжиж жил болгоё гэдэг нь бол засгийн газар амлалтаа өгсөн гэсэн доо засгийн хурлаараа хэлэлцээд энийгээ одоо зарлж гисэн. Дэмжих жилийн хүрээнд бид эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо илүү төвлөржүүлж тэгээд сангаа зузаатах нь. Бид энэ санхүүжилтийн тогтолцоогоор эрүүл мэндийн салбарын ажилтны цалин үндсэн цалин шүү 3.5 сая хүрэхэд тийм хол биш. Тийм хол биш бодиттой болчих. Сумын эмч та бүгдийг зөвхөн та нарын ажлын цалин хүс сайн байх биш гэр бүлээрээ илүү хандлуун сэтгэл хандлуун тэгээд орон нутгад доктортой ажиллах тэр тогтолцоог бүрдүүлэх том бодлого үргэлжилнэ л гэсэн юм санаа. Тэгэхээр бидний одоо зорж байгаа зүйл бол анхан шатн дээр урт хугацаанд удаан хугацаанд ажилладаг сумынхаа иргэдийн аав ээжээс нь ахуулаад өөр хүүхдүүд аж зээн нэрийн хүртэл мэддэг эсвэл өвчин гэр бүлдэн тохиолддог өвчин зовлон мэддэг хамгийн ойр эрүүл мэндийн менежерүүд нь байх. Ийм л зорилт тавьж байгаа. Энийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахын тулд доктор сургалтаа ажиллах. Доктор сургалтаа ажиллана гэдэг бол одоо зөвхөн цалин хүс биш. Ард нь нийгмийн бодлого. Тийм ээ. Тэгэхээр одоо сумын эрүүл мэндийн төвийн эмчнэрийн сургалтын асуудлыг бид бас онцгой анхаарч байна. Сая би бас Туркид ажил хийсэн. Энэ ажлыг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрх болон сумын эрүүл мэндийн төвийн эмчнэр сургах энэ асуудлыг ярилцсан. Энэ хүрээндээ бас энэ сургалтын ажил үргэлжлэнэ.